Энэ бичлэгүүдийг ер нь миний таньдаг хүмүүс их үздэг. Тэгээд нөгөө Rocket Bee шүү дээ. Rocket Bee рефрэгт шүү дээ. Амар харал хэлдэг. Тэгээд зохиолууд болдог гэснээ энэ бичлэгийг одоо эмээ ээж харин бүгд зүг бусд нь надад дүүрчээ гэдэг тийм. Тэгэхээр заримдаа яг үндэ тэгдэг байхгүй юу? Яг ингээд сошиалар бичлэг хийж байгаа хүн боддог байхгүй юу? Тэгээ ингээд би ч одоо яг яадаг хүн блэ гэж бодно шүү дээ өөрийнхөө тухай. Тэгээ ямар алдаа яаж гаргаж илаа? Хин миний алдааг мэдгэлээ гэх. Тэгэхээр заримдаа яг хүнд надад ч сайн найз гэж байдаг шүү дээ. Бага. Яг хүмүүний амьдрал гэж байгаа. Гэтэ хөвөний амьдрал болон багшийн амьдрал хоёр ч тусдаа ойлголтохгүй юу? Жишээлбэл цагдаа хүн байлаа гэж хэлдэг заяа. Цагдаа хүн гэртээ урдснаа байцаалд аваад байгаа юм шиг амьдраад ивэл тэр мэрэгчлэр өвчлцэн байвал үнэхээр тэгтээ тийм өвчлцэн хүмүүс байдаг л да. Гэр бүлд нь айгу тухгүй шүү дээ ер нь бол. Тэгэхээр тэрнтэй адилхан би одоо ингээ бүх газар багш байгаад ивэл айгу хэцүү байхгүй юу? Тэг багш нэсэн үнэхээр намайг ингээ зовж жарах үеэс өсөж даарах үеэс хоолгүй үеэс мэддэг сайн найзтайгаа өцснөө шууд амьдрал заагаад ивэл те. Зам хэцүү байхгүй юу? Тэг оргороо ч юм уу миний хийж байгаа зүйлсийг битээ тэр хүмүүс мэдчихэж байгаа юм хэлж байгаа учраас мэдээж. За тэ мань гэхдээ яг ингээд тэ дотроо юм бодож байгаа учраас би Монголын тухай дуу хоолойгоо илэрхийлье гэж бодсооч ирсэн мөрхөө зүйл хийдэг шүү гэж ингээд явдаг хгүй. Тэрээс биш ер нь бол та нар ер нь яагаад ингээд камерын цаанд гардгүй юм бэ гэдэг энэ тухай тайлбарлая л да. Тэр яг та нар яг тэгж боддог хгүй. Тэрний тэр үзэндээ тэр ингэндээ тэгэхээр би намайг ингээд бодчихин доо. Тэгээд эсвэл ингээд камерад охин ч юм хараад одоо би бол эртөө үнэлтэй арай жоохон хийгүү гэсэн их хөтөө ч юм хараад яна би ямар царамутаар гэдчихнэ. Тэр намайг тэгээ бодчих гэдэг энэ намайг ингэ бодчих гэдэг. Ийм хүн бол хизээч хүнд ингээ дуу хоолойгоо илэрхийлж өөрийгөө олж чадахгүй байхгүй. Энэ яг ийм 40 50 настай хүмүүс ч гэсэн байдаг харин настайгаж заримдаа ухаал ирдэг биш байхгүй. Тэгэхээр ингээ бодоод ивэл хизээч хүнээс юу ч гарахгүй. Тийм. Тэгээ дээрэс нь ямар нэгэн санааг илэрхийлэх гэдэг сүүлийн үед намайг хараад гэж ингэ шүмжилж байгаа хүмүүс байгаа. Юу юм бэ? Тийм ингээ нэгдүгээр болохоор угаасаа ингээ тэгээ хэлсэн баг заримдаа амар байх үед хараад хэлэхээр нэгдүгээр байна. Хоёрдугаар болохоор эн чинь яг миний өөрийнхөө бодлын оромжааг ингээд илэрхийлэх гэж ингээд үүсгэсэн талбар тийм үү. Тэгээ дээрээс нь хэлсэн шүү дээ. Би энэ номыг ч гэсэн яагаад ярих болсон бэ гэхээр энэ номыг яагаад ярих болсон бэ гэхээр хүмүүс харин намайг ингээд өөлтөлөөдсөн байхгүй юу. Чи юу юм бэ ингээд сонин бодтишн юм ярьж мараад гэж мэгээд. Тэгээ өөлтөлөөдсөн болохоор би жоохон хүн юм чи бас үг орно шүү дээ ингээд. Нэрээ тийм болов нэрээ би яг буруу юм хийгээд байгаа юм болов гэж бодох гэж юм уу ингээд нөлөөлүүлэх гээд тэгэхээр чи ингээд уран бүтээл юм уу санаа зориг янз янз юм гарахаа болчихно. Тэгээ тиймэрхүү хэмнэлж байгаа өгүүлбэрүүдийг сүлдээ заримны тоохоо болцсон зарим нь болохоор ингэж болохоор тийм хүн л ингэж хэлдэг юм байна. Тэгэхээр би тоох хэрэггүй мэн гэж боддог болцсон байхгүй. Тэгээ энэ дээр болохоор харин монгол хүмүүс яг ямар хүмүүс юм бэ гэдэг дээр монгол хүмүүс уул нь гоё хүмүүс. Гоё гэдэг нь цайлган сэтгэлтэй, айгу ямиг хурдан суралцдаг. Тэгээ дайчин хүмүүс ихгүй юу? Тэр нь үнэхээр сайхан. Тэр хүмүүстэйс миний одоогийн дүгэх гэж бодлохоор та нар илүү том хараач ээ. Илүү олон юм бодооч ээ. Илүү гоё юмнууд ойлгоч ээ гэж хэлэх гээд байгаа байхгүй юу? Тэрнээс биш тэгээ юу тийм тэнэг гөлгнүүдээ та нар гэж хэлэх гээд байгаа уул нь биш. Уул нь бол яг тэгж хэлэх гээд байгаа гэсэн үг. Яг гоё хүмүүстэй гэсэн үг шүү дээ. Дутуу хүмүүстэй болохоор харин тэгж хэлэхээс аргагүй болчихдог байхгүй. Тэгээ Монгол одоо яг ингэ харилцаж байгаа хандлагууд дээр сошиал ертөнцийн ингээд одоо тий дүрм журм зөв байдал хэр вүлээ гэдэг дээр айгүй хэцүү байхгүй. Сэтгцэн имийг аюу ихтэй. Муулж ингэ тайвширдаг тийм хүмүүс ихтэй. Нэг хүн зодохгүй бол нойрхгүй гэдэгтэй адилхан. Тий. Муулж ич тайвширдаг тийм хүмүүс ихтэй байхгүй. Тийм гач хүмүүс аюу ихтэй болохоор ч юм уу яг хийж бүтээж байгаа эсрэг унтраагаад иж магадгүй. Яг үнэхээр ингэ та нар контент хий гэж бодож байгаа бол нэг зүйл мөс хаглая гэж бодож байгаа бол одоо яг миний хийж байгаа зүйл чинь мөс хагалж байгаа шүү дээ. Тэг мөс хаглахгүй байхгүй. Би яг хин нэгний завсан замаар дандаа л яваад ивэл том амжилт намайг ирэхгүй шүү дээ. Том бизнес, том мөрөөдөл, том юм байхгүй байхгүй. Тэгэхээр би өөрөө мөс хагалж байгаа учраас гэтээ азар бас зарим утгаараа мөс хагалж байгаа биш. Мэдээж би яг багш нарыгаа тавьчихсан замаар явж байгаа. Тийм. Гэтээ мөс яг одоогийн нөхцөл дээр мөс хагалж ийн гэж үзвэл мөс хагалах гоё ихгүй юу? Яг гоё юм бэ гэхээр нөгөө өнцгөөсөө харуул айгүй муухай л да. Залуу мөртлөө залуу хүний юм ярихгүй байна, хөвшин байна. Сарамото ич чудлаа яриад ийн. Чи чамс ингээд зөндөө олон эмэгтэй гомдоосон байж эрэгтэй хүний тухай яриад ийн, тэ.
гэмтчлээ ингээд дотроос ингээд намайг мааждаг тийм дуу хоолой зөндөө хгүй. Ингээд шулуутай байна, юм байна, тийм байна. Эргээл харна амар хичнээн. Гэтэ тэгж явсан ч гэсэн эцтэй юм бэ гэхээр энэ алдаануудаа би ингээд сэвэлж байгаа нь амар сайн. Тэгээ дээрээс нь би одоо энэ авирж байгаа уулынхаа ингээд бил дунд нь явж байгаа гэж би орой дээр нь гарчвал ирээдүйд хин нэгэн заахгүй. Өгш угаасаа тэг тийм аа чи шууша тий ингээд гой цаана гарчгаа гэж зөвлөж чадахгүй. Юу ч хийж үзээгүй хүн хинд юу зөвлөх юм бэ тийм үстэй. Тийм болохоор оролдоод явж чинь. Тавтай чизгээ бүгд нь амжилт хүсье. Yes.